Монгол ардын домог аман хууч яриа. Ажив готв 2. 1898 оны үед бололтой Сэцэн ханы нутагт Ажив готв хэмээх ах トゥ 2 сайн эр байсан гэдэг. Энэ хоёр ах トゥ угаас гэр орон ядуу учир хар багаас бусдад зарцлагдан амьдарч угаад эрийн цайнд хүрмэгц уул хаданд оргнон хулгай хийж амь зуусаар нутаг хошуунаас гарч баян пүүс талж энэ тентхийн адуу мал туусаар нэрд гарчээ. Ах トゥ ус удалгүй тэр үед хошуу болгонд бий болоод байсан сайн эрсийн зэрэгт хүрчээ. Тэгээд бусад хошуу тамгын газраас Сэцэн ханы тамгын газарт энэ хоёр хулгайчаан татж авч шийтгэж өгөхийг хүссэн бичиг ирэх болжээ. Ах トゥ хоёрын байдал ихэд хэцүү болж газар сайгүй л эрэл сурал болж их л хэцүүхэн болжээ. Ингээд готв дүүдээ чи бид хоёрын ингэж явах угаас буруу тул Тэнгэр бурхан цаанаасаа тэтгэсэнгүй дээ. Одоо эзэн ноёндоо бурууга хүлээн очие гэхэд угийн шөрмөслөг хатуу хүн болох Ажив зорьсондоо хүрэлгүй энхэн зэргээс буцах юм бол эхэлж юунд хадан гэртээ харанхуй замтаа явъя гэж хэлцэв. Тэнгэр үл таашаасныг яаж мэдэв? Тэгвэл Тэнгэрээс унаагуйн да гээд говь газар руу хулан тахь барьж уния гээд явцгаажээ. Угаас эц чадарсан хоёр морион өдөр нь амрааж шөнө нь гэлдрүүлэн унд хоолон базаасаар ганц гүзээ устай говийн зах руу оржтэй. Удаан ч явсангүй хоёр морин цуван үхэж ах トゥ хоёр эмээлээ үүрэн явган матсаар айламтангүй их цөлийг олон хоног туулжээ. Авч явсан хүнс ус нь дуусч харангадаж унах төхөж явв. Готв би юу хэллээд өмнө ингэж ч явах гэж дээ хэмээн гасалж явхад Ажив өөхөх мөр хаач ялгаагүй. Үгсэн ч баяд ноёдод хүүрээ үзүүлэхгүй. Энд дээр босуу гэж явжээ. Тэгж явсаар Ажив элсэн дунд хулангийн ус олж гин. Элс хонхойлон малтаж цэнгэг сайхан хүйтэн ус гаргасан хонхорт усууж овоо сэргэжээ. Тэр усанд баруун хойд зүгээс орж ирсэн зэрлэг адууны жим байна гин. Ажив за одоо хоёулаа хамтлаа усууж аваад гүзээний булан ус бие биедээ аван элс хонхойлон орж нуугдан да. Энд хулан тахь орж ирэхээс нааш огт өндийж хөдөлж болохгүй. Бугуйлаа сайн шидэж шүү гэжээ. Тэгээд тэр хоёр хулангийн жимийн хоёр талд элс хонхойлон нуугдаж хөлсний үнэр гарахгүй гэж шарилж өвсөн норгон биедээ нааж бугуйлаан зэхэд далд хэвтцгээжээ. Нэг шөнө өнгөрөв хулан тахь ёр ирсэнгүй. Энэ маягаар нүд савчилгүй хэд хонжээ. Готв энд ерөөсөө юу ч ирдгүй юм байна гэж сэтгэлээр унан унтжээ. Тэгтэл гэнт Аживын эсгэрэх чимээнээр сэртэл усны зүг адуу бололтой олон амтэн хамран тажигнаж хөлн бижигнэж хажуугаар нь хуй салхи мэт өнгөрөхөд арай гэж бугуйлаан шидтэл юу ч эстэглэв. Тэгтэл Ажив нэг адуу бугуйлчихсан зүүгдэн чирэгдэж цаад адуу нь чарлан самнаж сүйд болж байна гинэ. Бушуухан оосрлоод ав гэж Ажив хашгиран элсэнд уллан чирэгдэж тэр адуу сэнс мэт эргэж самнан чарлах нь аюултай. Хоёул ихэд бодилжээ. Гэвч хүн лим хойно адгуусыг дийлж эмээл тохон Ажив өөрийн унаа болгож дахин нэгийг барья гэсэнд түрүүчийн явдалд үргэцсэн готв үүгээр л зогсъё гэж гинэм. Ингээд Ажив урдын ажлаа үргэлжлүүлж готв эзэн ноёндоо бурууга хүлээн очжээ. Гэтэл эзэн ноён нь
Ажвыг барьж өг гэж хар гэрт хорж эрүү тулгаж яам. Тэр Сэцэн хааны нутагт наадам болж ажив 10 гаруй жилийн ирээгүй нутгийнхаа наадамд очиж гинэм. Унсан хүн нь энгийн, унуулсан хүлэг нь энгүй хачин тэр хүнийг наадамчин олон сонирхож ажвыг таньж барьж өгөх болоход ажив асрын өмнө морьтойгон гарч өөрийн хошуунаас өнчин ишгч аваагүй өдий олон жил болоод нутгийн наадмаа харъя гэж иртэл юунд намайг хавчиж барих гэв гэж хашгиртал. Ахыгаа бодож төрийн өмнө буруугаан хүлээ гэтэл ажив. Гарт нь гав зүүсэн эзэнд нь хэл. Газрын холыг даагаагүй өөрт нь хэл. Ганц дүүгээсээ зугтсан заяанд нь хэл. Хан эзний нутаг хавчаад байвал халахын нутаг мундахгүй гэд ганц эсгэрэн хул хонгор тах хурдлан ухс хийж хурсан олон тоосонд нь үлдсэн гэдэг юм. Хурдан хөлт тах унсан тэр эрийг ямар ч сайн мороор хөөгөөд барьж чадаагүй гинэ. Энэ явдлаас хойш сайн эрсийн яс нь баруун нутг руу зүгэлсэн гэж хөгшчүүл ярьдаг билээ. Монгол домог Улаанбаатар 1984 он 168-аас 170 дугаар тал. Уншсан Эрхэнбаярын Баттарж.